Арай мэнд хүргээ үзэгчдээ манай мэдээллийн хөтөлбөрийн тодруулах буланд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн сургалтын албаны дарга буян дэлгэр болон ахлах менежер Уян Эрдэнэ нар урагдан оролцож байна. Арай мэнд хүргээ. Баярлалаа. Танд ч гэсэн арай мэнд хүргээ. За баярлалаа. За юуны өмнө хэдүүлээ тийм ээ академийн талаар эхлэе. Хизэнээс үүсч бий болов тийм ээ. Хичнээн оюутан төгсгөө. За манай байгууллага 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 9 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн сургалтын байгууллага байгаа. Ер нь бол дандаа богино хугацааны чиглэлээр сургалтаа явуулдаг ийм байгууллага байна. За тэгээд анх бол хүний нөөцийн чиглэлээр сургалт хэлэлцээ авсан бол өдгөө 5 чиглэлээр богино хугацаанд сургалт хэлэлцээ авдаг болсон байгаа. Хөдөлмөрийн аюулгүйд нэрвүүлэх буюу хабын чиглэлээр нэгтлэн бодох бүртгэлөө санхүүж дээрээс нь нэмэгдээд албан эрх хөтөлт архив тэгээд сургуулийн өмнөх боловсролын сөө бүс энэ 5 чиглэлээр сургалт хэлэлцээ авч байгаа. Өнөөдрийн бас бид нар яг онцолж ярих хэлэлт гэх юм бол 5 сарын 6 тэглэг өдрийн төрийн цагаараа хүний нөөцийн удирдлагаар бэлтгэх 1 жилийн мэргэжлэх диплом олох одоо 1 жилийн ангида тэгээд санхүүж нэгтлэн бодогч бас өдрийн 1 жилийн ангида эсэлт авч байгаа. Тэгээд энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд яг ямар ач холбогдолтой сургалт болох гэж байгаа. Та энэ самрагцаараа ямар ур чадвартай болох гэдэг энэ талаар бас үзэгчдэд мэдээлэл өгөхөр манай ахлах менежер Уян Эрдэнэтэй хамт ирсэн байгаа. Тэгэхээр альва албан байгууллагын одоо амин сүнс бол ялтчгүй хүний нөөц үүдэг. Оршин тогтнох. Мэдл дээр үг гэж боддог. За ер нь бол ямар ч байгууллага дээр HR гэдэг одоо нэр том бай тэ хүний нөөцийн менежер гэдэг одоо энэ нэр томьёо сүүлийн үед нэлээдэг газар аваа тэ бас тодорхой байгууллагын орон зайд одоо их чухал байр суурь эзэлдэг болсон байна. Хүний нөөцийн менежер гэхээр хүмүүс бол ажилд аваад ажлаас халдагч гэдэг юм нэг ийм ерөнхий ойлголттой явцсан ойлголттой байдаг. Гэтэл бол хүний нөөцийн менежер гэдэг бол байгууллагын хамгийн чухал албан тушаалтай ажилттай хүн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн байгууллагыг одоо ямар хүн ажилд авах вэ? Авсан дараагаа яаж сургаж хөгжүүлэх вэ? Яаж ажлыг үнэлэх вэ? Яаж бүтээмжийн дэвшүүлэх вэ? Тухайн хүнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэхдээ юуг анхаарах вэ? Тэгээд цаашлаа зөвхөн хүний нөөц гэдэг бол тухайн хүнийг шөөмжилж одоо юу гэдэг сахилгаан шийтгэл ногдуулах юм биш харин ч тухайн хүний хөгжих боломжийг олгодог хамтран ажилдаг тухайн байгууллагын одоо ирээдүйн хөгжлийн хамгийн чухал хэсэг болсон хүний нөөц. Байгууллагаар маш их нөөц үүдэг. Мэдээллийн нөөц, санхүүгийн нөөц тэгээ хүний нөөц. Энэ дундаас хүний нөөц бол маш онцлогтой нөөц үүдэг. Энийг зохион байгуулдаг, зохицуулдаг. Энэ өөрөөр хэлбэл хүний нөөцийн асуудал дээр менежмент хийдэг ийм хүнийг бол хүний нөөцийн менежер гэдэг албан тушаалд ажиллаж байгаа. Тэгэхээр манай байгууллага бол хүний нөөцийн менежерээр одоо яг анх 9 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулснаас хойш 9 дэх жилдээ 17-18 орчим оюутан төгсгсөн ийм туршлагатай байгууллага болж өргөгдсөн байна. Сүүлийн жилүүдэд бас ажиглаад байхад одоо хүний нөөц орой анги юм уу эсвэл ичнэгээр хүмүүс сурчдаг. Өдрийн ангийн давуу тал нь юу гэдэг юм болоо? Та манай өдрийн ангиас сурснаар эхний 6 сар буюу танхимын хичээл тийм ээ. Өдөрт яг 2 цагаар 9-с 11-ийн хооронд хичээлнэ. 7 дахь сард нь буюу тийм ээ. Бүтэн 1 сар та манай хөдөлмөрийн биржээр дамжуулан байгууллагатай танилцж татлах юм. 70 дахь хэрснээр яг 80% манайх 14,000 гаруй суралцагч нь ажлын байран дээр үлдэх буюу тухайн удирдлагуудаар дамжуулан ажлын байранд 100% ордог. За тэгэхээр өдрийн ангид та 70 дахь гарна нэмэлтээр 20 дугаарт та яг хүний нөөцийн менежерийн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн одоо уялдаа холбоо тийм ээ. Хабын хичээлээр илүү мэршиж гардаг. За дээр нь офис менежер захирлын туслах архив албан эрх хөтөл буюу компьютерийн лабораторид иж бүрэн тоногдсон лабораторид компьютерийг анхан дунд агсан гэсэн төвчнөөр үздэгээр онцлогтой байдаг. Ийм хичээлүүдээр илүү даваа үзэн. За дээр нь мэдээж яг одоо ажлын байр дээр заашгүй хэрэгтэй хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй. За тэгээ яг одоо төрийн захиргааны хичээлүүд, за тэгээ хүний нөөцийн менежер үндсэн чиг үүргүүдийг яг ажлын байр дээр ашиглаж болох үс бичиг баримтуудыг яг тухай бүрд бедаалт хэлбэрээр илүү бүрдүүлж гаргагаар илүү онцлог байдаг. Хүний төрийн захиргаа хүний нөөцийн одоо хичээл маань тийм ээ өдрийн анги маань ямар сургалт хөтөлбөрийн дагуу явагдах вэ? За тэгэхээр төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын анги маань 5 сарын 6-нд эхэлнэ. Хичээлийн цаг нь 9-с 11-ийн хооронд өдөрт 2 цагаар хичээлнэ. Ажлын 5 өдрөөр. За хагас бүтээсэнд амардаг. Яг тасралтгүй 8 сар үргэлжилнэ. 2019 оны 12 сарын 20-нд төгснө. За хичээлийн хөтөлбөр бол эхний 6 сартаа танхим хичээл орно 2 цагаар ажлын 5 өдрөөр. За 7 дахь сард нь аль биесны хөтөлмөрийн биржээр маань дамжуулан 70-д гаргадаг. За 8 дахь сард нь орж ирээ та үдсэн хичээлийн сэдвэрээ ангаараа курс ажиллаа бичээд за улсын шалгалтаа өгөөд ингээд 600 академик цаг цуглуулан та төгсдөг байгаа. За тэгээ энэ ангийн сургалтын төлбөр бол сая 800 мянга төгрөг гэж байгаа. Төлбөрөө та хувааж их боломжтой. За яг одоо 4 сарын 27-оос өмнө та урьдчилгаа төлбөр хамгийн бага 100 мянга төгрөг манай сургуулийн дансанд тийм ээ утсаар бүртгүүлж олно. А бас доорх утсаар холбогдоод бичлэгийн ирээд бас бүртгүүлэх юм бол 300 мянга төгрөгийн хөнгөлөлтөнд орно. За тэгээ үлдэгдэл төлбөрөөр сурч авах хугацаанд 3-аас 4 удаа хувааж их боломжтой байдаг. Тий. За тэгээ төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага маань нэмэлт диплом дээр нэмэх нь офис менежер захирлын туслах архив албан эрх хөтөлтийн хос сертификаттай төгснө.
За нэмэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хичээлүүдээр мэргэшдэг. За хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүйгээр мэргэшнэ. За төрийн захиргаа хүний нөөцөөр илүү дэлгэрэнгүй үзээд мэргэшдэгээр бас онцлогтой байдаг. Та яг хичээл дээр боловсруулсан багаар ажилласан бүх одоо тийм ээ ур чадрууд буюу зан чанар хандлага тийм ээ яг одоо хийх цагийн ямиг цагт нь хийдэг тийм ээ бие биенийхээ үгийг сонсч сурсан. За ер нь бол удирдах төвшөнд тийм ээ одоо хүн одоо удирдаад багаар ажиллах ийм чадруудыг бас суулгадгаар илүү онцлог гэдэг. За давхар яг хүний нөөц маань өөрөө бас удирдах албан тушаалтны ажил учраас зайлшгүй үйл ажиллагаа зохион байгуулах ур чадварт суух хэрэгтэй байдаг тийм ээ шинэ жил байна томоохон арга хэмжээнүүд за цэргийн баяр марч гэдэг юм уу яг иймэрхүү арга хэмжээнүүдийг манайхан томоохон урлагийн их наадам спорт их наадмуудаар илүү тодруулж өгдөг бас онцлог. Хөдөлмөрийн биржийн талаар бас яриагаа дэлгэрүүлээ л та тийм ээ. Одоо ч бас ажлын байр хэцүү болсон шүү дээ. Танилцлал нөгөө харж ажилд ордог бас ур чадвар гэхээс илүү эхлээд ажилд орохын тулд заавал нэг танилцлаараа хилүүлж ээж гуйлгаж ээж яадаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол яг хөдөлмөрийн бирж манайх өөрөө яг одоо хөдөлмөр зурч хариуцсан 2 менежер бүр орон тооны 2 менежер ажиллаж байна. Дээрээс нь манайхтай одоо холбоотой 9 жилийн хугацаанд үйл ажиллагаанд бүр доктортой үйл ажиллагаатай 300-аас 350 байгууллага манай дээр ажиллаж байна. Энэ байгууллагууд манай надад төгсөгч нар ажиллаж байдаг. Дээрээс нь манай байгууллагаас сургалт одоо тодорхой үйл ажиллагаудаар хамтран ажилладаг. Өмнө нисэгчдээс төгсөгчдөөс одоо ажилтаа аваад ингээм амжилттай ажиллаа явуулж жишээ маш олон байгууллагууд байдаг л да. Тэгээ энэ юу юм бэ гэхээр одоо нэг нөгөө тухайн бүтээгдэхүүний чанарыг мэдсэн болохоор дараа нь манай байгууллагаас дахиад хүн авах өсөл сонирхол харьцангуй өндөртэй. Дараа нь хоёр дахь нь болохоор төгсөгчд маань тэнд ажиллаж байгаа болохоор өөрсдийнхөө одоо өөрийнхөө төгссөн сургуулийг ямар төвшөнд хүн бэлддэг мэддэг болохоор бас ажилдаа авдаг. Ийм байдлаар хөдөлмөр зурчилмаар явагддаг. Дараагийн нэг зүйл нь хөдөлмөр зурчил гэдэг өөрөө их хариуцлагатай ажиллагаа. Тухайн одоо боловсролын байгууллага бол нийгэм дүүрээ хариуцлах үйл хэрэгтэй. Зүгээр нэг хүнээс мөнгө аваад тодорхой хүнийг хөгжүүлээд ур чадвартай болгох ш. Тэр ур чадвар ашиглах боломж олох буюу ажлын байрны зуршлаа тэр ажлын байр дээр өөрийнхөө олж авсан мэдлэг туршлагыг өөрөө хэрэгжүүлэх боломжийг олох хэрэгтэй. Тийм болохоор хөдөлмөр зурчил бол манай төгсөгчдийг бол одоо ажилд ортол нь өөр юм байгууллагуудаар санал болгодог, санал тавьдаг. Тэгээд байгууллагуудаар очиод тэнцээд манай төгсөгч нар ажилд ордог. Бусдаар бид нар аваарай манай төгсөгч юу гэж шууд авдаг юм бишээ. Энэ бол өөрөө хэрвээ ингэх юм бол шахааны хүн бол энэ өөрөө хөдөлмөрийн зах зээлийн маш муухай одоо шудраг бус болгож байгаа хэлбэр. Тийм болохоор бид нар яадаг гэхээр байгууллагууд санал болгодог. Тийм болохоор манай төгсөгч маань суралцах хугацаанд маш их зориулт гаргаж сурдаг. Очиод гологдохгүй өөрөөр очиод тэр тавьж байгаа шаардлагыг хангахын тулд өөрсдөөс гарах одоо тэр цаг хугацаа, хүч хөдөлмөр одоо сэтгэл зүрх юу гэдэг нь тэрийг гаргаж суралцдаг. Тэгэхээр одоо телевиз үзэж байгаа та бүхэн маань өөрөөр хэлэх юм хөдөлмөрийн зах зээл дээр өөрийг яг бодитойгоор үнэлүүлэх боломжтой хөдөлмөрийн биржээр зуршлагддаг илүү давуу талтай. Энэ бол илүү хамгийн чухал зүйл. Одоо өнөөдөр маш олон бизнесийн байгууллагууд танилцлаараа хүн авдаг. Одоо энэ за тэрний найз эгч дүү юу гэдэг тийм. Одоо тэрнээс болоод эргүүлээд байгууллага өөрөө хохирчдаг. Одоо авахгүй байхаар одоо тийм нэг найз биш болчихгоо ч юм уу, танил биш болчихгоо авчихаар хохирчихгоо ч юм. Тийм бол байдаггүй маа. Энэ бол харин эсрэгээрээ тухайн хүн яг тэр нэг жилийн хугацаанд суралцахдаа тэр ажлын байрыг тэр ажлын байр дээр үүрдэг хариуцлагыг алдахааргүй өөрөөр хэлбэл тэр баг алдчихааргүй маш сайн бэлтсэн хүмүүс гарч ичдэг. Тэгээд одоо хамтран ажиллаж байгаа байгууллагуудын хувьд сэтгэл хангамжтайгаар өөрөлдөх манайхаас одоо төгсөгчдөөс ажилд авдаг ийм байдлаар хамтран ажилладаг гэсэн. Заавал яагаад одоо жишээ нь уур сургуулиас ингээд хүний нөөцөөр төгссөн хүн ч юм уу тийм ээ санхүүч нэгтлэн бодогчоор төгссөн хүнийг одоо энд зуучилж ажилд оруулах боломж болцсон байд юм болов. Яг 100% төгсөгчтэй зуучилдаг. Энэ яагаад гэхээр өөрөлдөх манайх өөрөө яг нэг жилийн хугацаанд бэлдсэн тухайн одоо сургалтын хөтөлбөрт хамрагдсан хүн дээр баталгаа олгож байгаа маа. Тийм болохоор тухайн оюутан маань тухайн одоо яг ажлын байр дээр тэнцэхгүй ч юм ойлгохгүй ч мэдлэг урчтаар дутсан тохиол сургууль дээр асуудаг тухайн байгууллага дээр манай байгууллагын зүгээс сургалт тодорхой хэмжээнд одоо өөрөөр хэлбэл чиглэлийн сургалтуудыг явуулдаг харилцан хамтын ажиллагаатай харилцан хариуцлага хүлээдэг ийм байдлаар явдаг болохоор 100% төгсөгчтэй зочлдог. Өөр одоо харин би энэ дээр уриалах гэж байгаа зүйл нь юу гэхээр бусд одоо боловсролын байгууллагууд маань төгсөгчтэй зоочлохын тулд төгсөгчтэй өөрөө зориулсан туцтай хөдөлмөрийн бирж ажиллуулах хэрэгтэй. Тэгээд тэр нь өөрөө гэх юм бол бодиттой ажилтдаг байгууллагуудыг санал болгох хэрэгтэй. Тэгхийн бол боловсролын байгууллагууд харьцангуй хариуцлага хүлээдэг болж эхэлж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд бол боловсролын салбарыг бас уналтанд орчлоо л гэд хүмүүс яриад байгаа шүү дээ. Тийм, уналтанд орчлоо. Энэ яг ямар учиртай юм гэхээр яагаад гэхээр яг нөгөө ашиглагдах ур чадвар, хэрэглэгддэг мэдлэг заахгүй байгаад хамгийн том асуудал. Одоо жишээ нь телевизтэй би энгийн жишээ ярихад ийм зүйл болж байна. Одоо та усан цэц сурахыг хүсдэг байлаа гэх юм бол зүгээр л одоо нэг гол эрэг ч юм уу бассейн ч юм уу ус руу авч яваад тэнгүүтээ зүгээр ингээд очиод яг тэр практик хийхгүй шууд нэг усанд хэрхэн сэлэх вэ? Жибэл яах вэ гэдэг юм уу? Тэрүүнтэй холбоотой ном уншуулад байдаг. Тэгээ нөгөө хүн баахан ном судалж жагаад дараа нь тэрүүгээр шалгалт өгч өгч амжилттай өгчтэй.
За одоо ингээд хүн чинь амжилттай төгссөн чинь ингээд мэрэгжлийн диплом сертификат аваа явж байгаа нэг найз нь таараад за одоо чи ингээд усан цэлд сурсан юм биш хоёулын цаг хамт усан цэлхэнгүүд би чадахгүй ш тэгээ. Гэхдээ чи тэгээд юу сурсан гэдэнгүүт би нэг усан цэлэх талаар амар мэддэг болсон гэ. Тэгээд тэгэхээр яах вэ тэр ус руу н оруулах хэрэгтэй. Тэр хүн өөрөөр хэлбэл мэдрэх хэрэгтэй бодит байдлаа. Хэрвээ тэр хүний нөөцийн төрийн захиргааны чиг дээр суралцж байгаа бол тэр чиглэлийн өөр боловсруулалтуудыг хийдэг байх хэрэгтэй. Хийсэн боловсруулалт нь бодит байдал тэр үнэлэгдэх хэрэгтэй. Ийм л юм яаж. Тэгээ манай одоо жишээ мэрэгжлийн диплом байгаас энэ дээр бас танилцуулчих гэж бодож байна. Манай жилийн ангийг төгсөж байгаа санхүүж нэгтлэн бодогч төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагаар үлдэх альч анги маань энэ мэрэгжлийн дипломыг та 600 академик цаг судалснараа авах боломжтой. Энэ дипломд дээр юу явах вэ гэхээр хэн гэдэг овогтой ямар хэн гэдэг хүн ямар мэрэгчлэр төгсөж хэдэн академик цаг судалсан хаанаас ямар тоот дугаартай диплом олгож байгаа. Тэгээ энд нь болохоор ямар хичээлүүд судалсан тухайн хичээлүүд дээр ямар дэв үнэлгээтэй төгссөн хичээлүүдийг ангилсан байна. Үндсэн хичээл, нэмэлт хичээл, мэргэжүүлэх хичээл гэдэг. Тэгээ манай хичээлийн хөтөлбөрийн онцлог гэх юм бол нэмэлт хичээлүүдийг оруулж өгдөг. Тухайн хүний зөвхөн мэргэжлийн ур чадвараас гадна харилцааны ур чадвар, soft skill буюу уян ур чадвар гэж хэлдэг. Ямар ч ажлын байран дээр өөрөлдөх юм бол тэр хүн ажлын ихээс гадна хамт олонтой харилцах ур чадвартай, багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тэр үүднээс нэмэлт хичээлүүдийг оруулж өгдөг илүү онцлогтой. Та манаас академик сонгож суралцсанаар мэргэжлийн өөрөлдөх юм бол 17 мянган төгсөгч авсан хөдөлмөрийн зах зээл дээр хязгаарыг тархицсан мэргэжлийн дипломоор хөдөлмөр зуучлалт хамрагдаад ажилд орох боломжтой байна гэсэн. Эргээд сургалтын хөтөлбөр рүү орё л да. Санхүүч нэгтлэн бодох бүртгэл манаас сургалтын хөтөлбөр, түнчлэн төлбөрийн хувьд уян хатан нөхцлүүдийг танилцуул. За тэгэхээр санхүүч нэгтлэн бодогчоор мэргэжлийн орон дипломтой анги маань мөн адил 5 сарын 6-нд эхэлнэ. За хичээлийн цаг нь бол өдрийн 12-аас 2 цагийн хооронд 2 цагаар ажлын 5 өдөр хичээлнэ. За хагас бүтээ сайндаа амардаг. Яг одоо тасралтгүй 8 сар үргэлжлээд мөн адил 2019 оны 12 сарын 20-нд төгснө. За диплом дээр нэмэх нь нервийн хос сертификаттай төгснө. За мэдээж бас яг санхүү нэгтлэн бодогч маань бас одоо сүүлийн үед одоо тийм ээ яг одоо smart logic програм буюу одоо нэгтлэнгийн програм дээр маш их ажилладаг болсон. Тэгээ програмыг нэг жил одоо бас үн төлбөрөөр бас өгдөгөр онцлог байдаг. За хичээлийн маань хөтөлбөр болохоор эхний 6 сар мөн адил танхим хичээлээр 2 цагаар явагдана. За 7 дахь сард нь яг хөдөлмөрийн биржээр дамжуулан 7 дахь хараад 8 дахь сард нь улсын шалгалтаа өгөөд хонхны яриагаа төгснө. За хичээлийн маань хөтөлбөр бол өөрөө анхан шатнаас эхлээд дунд агсан гэсэн төвшөнд явна. Гар аргаар Excel за бүр програм хүртлээ үзнэ. За дээр нь нэмэлтээр манай компьютерын хэрэглээ бас орно. Зайлшгүй шаардлагатай тийм ээ. Яачгүй нэгтлэн бодох бүртгэгч өөрөө бас удирдах албан шалтанд ордог. Маш одоо цалин өндөртэй, ажлын байраа эрэлт хэрэгцээ ихтэй тийм ээ. Одоо ер нь жижиглэн компани гихэлтгүй одоо хүн болгон тайлан баланс яачгүй татврын тайлан, санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын тайлан бүгдийг гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай болсон. Тэгэхээр энэ бүрдэн дээр та өөрөө бодитойгоор сурсан юм а бүтэн сарын турш одоо байгууллага дээр очиж хэрэгжүүлж өөрөө бодож үзэж илүү тийм ээ юун дээр алдаж юун дээр илүү хариуцлага тооцдог юм байна гэдэг нь илүү өөрөө бүр бодитойгоор практик дээр үздэгээр онцлог гэдэг. Насны хувьд бол хязгаар байгаа юу? Одоо жишээ нь ингэдэж штэ нэг 35 гарцсан тэгэл яг нэг тогтсон ажил хийж байгаа л нэг 2 3 хүүхэд гаргацаал арай өөр ажил мэргэжлэр ажилламаар байдаг. Тэгэхээр бас сонголтгүй болчиход идэв шүү дээ тийм ээ. За тэгэхээр насны хувьд бол 17-оос дээш насны бүх хүмүүс хамрагдах боломжтой. Одоо нэг үе өмнө нь бол яг ажлын туршлагатай нас заасан те 25-аас 30 мөч гэдэг юмсан. Одоо нөгөө үе бодоход илүү доктортой ажилдаг, хариуцлага хүлээх чадвартай тийм ээ. Эннийхээ төлөө тэмцдэг, зориг хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийг илүү ажлын байранд авах дуртай болсон. Тэгээ манай байгууллагын бас хэлэх дуртай үг гэдэг л да. Зан чанарыг ажилд авч ур чадварыг эзэмшүүлээ. Тийм ээ. Та магадгүй ямар нэгэн мэдлэг ур чадваргүй байж болно. Гэхдээ та энэс ирээд зан чанартай байх юм бол та энэс номер 1 ур чадварыг олж авах бүрэн боломжтой гэж л үзнэ. Заавал ягаад Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академиг сонгох ёстой вэ? Тийм, ягаад сонгох ёстой шалтгаан ингээ бас яг манайхд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага байгуул богино хугацааны дамаа сургалт явуулж байгаа. Энэ дээрээс юугаар онцлогтой вэ гэхээр нэг 9 жилийн хугацаанд үйл ажиллагаа доктортой болсон болохоор яг бид нар өөрийн гэсэн арга барилтай байгаа. Тэгээд зах зээл дээр өөрөө яг нөгөө өрсөлдөөний яг юу гэдгийг те зарчмаараа гарч шалгарч ирсэн байна. Тэгээ манай байгууллага муу биш гэдгийг хэрэглэгчээс маань та нар мэдэх байх. Яагаад вэ гэхээр 17 мянга гаруй хүн төгссөн гэдэг бол эзэж муу байгууллага тийм олон ингэ сонгож суралцахгүй. Хоёр дахь зүйл маань болохоор хөдөлмөр зуулчлал гэдэг бол маш том давуу тал байгаа. Төгссөн үед маань шууд ажлын байранд 100% зуучлагддаг. Хичээлийн хөтөлбөрийн хувьд практик буюу 80% практик дээр зориулж явдаг. Дандаа шууд ажлын байранд хэрэглэгдэх боломжтой. Ийм одоо яг хичээлийн хөтөлбөр дээр зориулж байна. Дараагийн нэг зүйл нь болохоор хувь хүний хөгжлийг илүү дэмждэг одоо элтэх урлаг, багийн одоо ажиллагаа тий байгууллагын сэтгэл зүй гэдэг гих мэтлэн ийм хичээлүүд ордог болохоор илүү давуу талтай гэж харж байна.
Би бас энэ курсын ажлын талаар нэг юм асуух гэсэн юм л да лавлаа. Ер нь хүн курсын ажил хийснээр толгоонд нэрэ зарим хүмүүс ч одоо ингээд нэг мартаж сандждаг хүмүүс байдаг да. Энэ курсын ажил хийснээр их толгоонд юм үлдэцтэй байдаг. Эргээд ажлын байран дээр гарахад нэрээ ийм хийжсэн шүү гэд нэг боддоо шүү дээ, тийм ээ. Тий. Энэ курсын ажил ямар учир давуу талтай, ямар учир холбогдолтой зүйл байна вэ гэхээр ийм байгаа. Багаар ажилладаг. Өөрөөр хэлбэл тухайн анги одоо нэг 40 хүүхэдтэй байлаа гэх юм бол 4 юм уу 5 баг болж хуваагдаад одоо 8 хүн нэг баг боллоо гэх юм бол багаар нэг компани сонгодог. Шууд их бодиттой үйл ажиллагаа авч. Тэр компани тэр өөрсдийнх яг судалсан функц чиг үүргүүдээ шууд хэрэгжүүлдэг. Тэгээ хэрэгжүүлснээр өөрсдөө практик туршлагатай болдог. Нэг хоёр дахь хамгийн чухал зүйл нь болохоор багаар ажиллах чадвар гэдэг зүйл шууд практикаар олгогддог. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр заа чин маргааш бямб хэрэгтэй юм аа. За бөөнөр 12 цагт уулзцгаа шүү. Курс ажиллаа хийшүү гингүүт яг 8 хүнээс 8 л ирдэггүй. Зарим нь 4 5 ирчдэг. Тэгээ нэг хоёрыг хүлээн яагаад ирсэнгүй хувийн шилтгаан ярь. Тэгэхээр нэг цагийг хүндэтгдэг байх. Нэгэнтэй шаардлага тавих. Өөрөөр хэлэх юм бол бас нөгөө эрсдлийг тооцох гэл маш олон багийн ажиллагаатай холбоотой ур чадварууд энийг курс ажлыг хийх явцад олгодог. Тэгэхээр та ганцаараа мундаг байх биш. Багаараа яаж өөрөөр хэлэх юм бол өндөр үзүүлэлтүүд одоо өндөр үр дүн гарах вэ гэдэг курс ажлыг хийх явцад манай оюутнууд маань одоо нөгөө яс махантай шингэтлээ ойлгоно гэдэг шиг өөрөөр хэлэх юм бол курс ажлыг хийх бичих явцад шууд өөрсдөө суулгадаг арай онцлогтой гэсэн. Эргээд сургалтын хөтөлбөр рүү орё л да, тийм ээ. Одоо хөдөө орон нутгаас энэхүү сургалтанд манайхан хамрагдах боломжтой юу? За ер нь бол хөдөө орон нутгаас ирэх боломжтой. Яг бол энэ маань өөрөө яг өдөрт 2 цагаар ажлын 5 өдөр жил 8 сар тасралтгүй үргэлжлснээр богино хугацаанд та 8 сар үргэлжлээд 12 сард төгснө. За яг манай 1 жилийн ангийн диплом бүрдэд босролтой хүмүүс хамрагдсаар илүү давуу тал нь манайха одоо 9 жилийн хугацаанд 2 охин компани бий болгосон. За нэг нь Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль бакалавр, магистр авдаг болсон. Дээр нь манайх чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх HR бизнес бодит активтай болсон. За тэгэхээр та яг магадгүй одоохондоо 4 жил одоо арай болоогүй боломжгүй байгаа бол манай 1 жилийн ангид суралцаад ажлын байранд зуршигдаж ажиллаж авах хугацаанд манай бакалаврт 2.5 жилээр сурах боломжтой. Өөрийнхөө мэргэжлэр тийм ээ манайх бизнесийн удирдлага, нэгтлэн бодогч, хүний нөөц гэсэн чиглэлүүдээр бол бакалавр ангиуд бол авдаг. Тэгэхээр бас ийм давуу тал боломжуудыг бол зөвхөн манайхыг зорж ирсэн төгсөгчд буюу тийм ээ суралцагч нартай илүү зориулсан байдаг. За тэгээд 4 сарын 27-наас өмнө 2 ангидаа тийм ээ бүртгүүлээ 100 сая төгрөгийн урьдчилгаа байршуулсан хүн болгон маань манай HR бизнес клубт бас 1 сар үнэгүй явах хэрэгтэй. Ийм бас боломжийг бүрдүүлсэн. За тэгээд төрийн царгаа хүний нөөцийн удирдлага, санхүүж нэгтлэн бодогч хоёрын сургалтын төлбөр бол яг хоёулаа ижлэхэн сая 800 сая төгрөг гэж байгаа. 4 сарын 27-наас өмнө 500 сая төгрөг байршууллаа. 300 сая төгрөгийн хөнгөлөлтөнд орно. За үлдэгдлийн нь бол сурж авах хугацаанд 3-аас 4 удаа хуваачих боломжтой гэсэн үг. Тэгээ боловсролын байгууллагын хувьд хамгийн анх манай байгууллага амтлагаа сургалт гэдэг зүйлийг санаачил бий болгосон. Энэ нь өөрөө хэрэглэгчдэд өөрөө сонгох одоо чөлөөт сонголт хийх боломжийг олгодог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ихэнх байгууллагууд дээр заавал урьдчилгаа байршуул, заавал гэрээ ээж сургалтын зоолгодог бол манай дээр бол эхний сургалтууд та сууж үзээд одоо бидний яг яриад байгаа шиг тийм анги техник орчин байна уу? Яг хичээлийн хөтөлбөр багшлах арга зүйн яг тийм сонирхолтой байна уу гэдгийг та туршиж үзээд цаашлаад өөрийнхөө сонголт хийх боломжтой байдаг. Тэгэхээр амтлагаа сургалтанд та суугаад өөрийнхөө одоо 1 жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлэх байгууллага сонгож болно гэсэн байна тийм. За баярлалаа. Тэгээд миний бас асуугаагүй хэлэх дутуу зүйл одоо та хоёр маань тийм ээ бас үзэгчдэд мэдээлэл өгөх ийм боломжийг үлдсэн хэдэн минутанд авъя. За тэгэхээр яг одоо гол одоо авах гэж байгаа 2 ангийнхаа талаар бас дэлгэрэнгүй яг телевизээр тааруулаад үзэж байгаа хүмүүст бас хэлмээр байна. За тэгэхээр төрийн цэрхаа хүний нөөцийн удирдлагын мэргэжлийн орон дипломтой опс менежер захирлын туслах архив албан хөтөлбөрийн сертификат төгсөх 5 сарын 6-нд эхлэх өдрийн ангид эсэлт авч байгаа. За хичээлийн цаг нь бол өглөө 9-өөс 11-ийн хооронд өдөрт 2 цагаар хичээлнэ. Та 8 сарын хугацаатай үргэлжлээд 2019 оны 12 сарын 20-нд төгсөн гэсэн үг. За санхүүж нэгтлэн бодогчоор мэргэжлийн орон дипломтой буюу нэмэх нь нервийн сертификат төгсөх анги маань мөн адил 5 сарын 6-нд эхэлнэ. За хичээлийн цаг нь 12-аас 2-ийн хооронд өдөрт 2 цагаар мөн адил ажлын 5 өдөр хичээлээд яг тасралтгүй та 8 сарын хугацаатай үргэлжлээд 2019 оны 12 сарын 20-нд төгснө. За энэ ангийн 2 ангийн маань сургалтын төлбөр бол хоёулаа ижилхэн сая 800 сая төгрөг. Та 4 сарын 27-наас өмнө доор хуцуудаар холбогдоод бичлээ юм эсвэл уцаар шууд бүртгүүлээд 100 сая төгрөгөөр байршуулад 300 сая төгрөгийн хөнгөлөлтөнд ороод бас давхар HR бизнес клубт бас 1 сар үнэгээ явах эрхээ аваарай. Тэгээд яг одоо хөдөө орон нутгаас ирэх боломжийг бүрдүүлсэн манайх дотор байртай. За дээр нь одоо яг одоо ээлжийн ажилтай хүмүүс маш их сонирхдаг.
тийм ээ 24 гараад 48 амардаг, 72 амардаг. За магадгүй та 24 гарах өдрөө та чөлөөг аваад 48 одоо амардаг өдрөө та хичээлээ илүү 2 цаг биш 4 цагаар илүү судлаад ингээд нөхөх бас боломжтой үн төлбөргүй. Ер нь бол ямарваа нэгэн хичээлээр зайлшгүй шалтгаан гараад та чөлөө авах ч юм уу ингэх юм эргээгээд бид нар заавал нөхөж судлаадаг. Яг бол манай хичээлийн маань хувьд бол практик ур чадвар олгодог. Яг нэг дээд сургууль шиг зүгээр дандаа лекц бичиж асуудаг ч юм уу ийм онцлогоор бол явдаггүй. Тийм болохоор ээлж ажилтай за хөдөө оромтгаас ирэх боломжийг бол бүрдүүлсэн ийм одоо 5 сарын 6-ны өдрийн ангиудаа тус эсэлт авч байна. Тэгээд ямарсан доор хуцуудаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад уцаар бүртгүүлээд бас ингээ баталгаажуулж байна. За бид маргааш нарийн бүтээн гэдэг манай байгууллага өөрөө байгаа. Тэгээд магадгүй телевиз үзэж байгаа үзэн сууж байгаа үзэгчтэй хэлэхэд боловсролтой хөрөнгө оруулалт гэдэг бол ирээдүйд хамгийн үнцэн нь одоо өсөх тэр зүйлд хөрөнгө тэр салбарт өөртөө хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалтыг хийж байна гэсэн. 1.8 сая төгрөгийг төлөөд өөрөө жилийн ангид сунаа гэдэг магадгүй зарим хүмүүсийн хувьд үнэтэй ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ та энэ нэг жилийн хугацаа дээрс 1.8 сая төгрөг зарцуулснаар өөрөө ирээдүйд 40 жил өөрөө хичээх ажлын байран дээр зуушлагдаж тэнд бэлтгэдэх боломжтой. Тэгээд өнөөдөр барьж байгаа утсаараа эсвэл өмсдөг хувцаараа эсвэл эдэлдэг зүйлсээр хоорондоо өрсөлдөхөн болоод толгойдоо юу мэдж гинэ ямар зан чанартай ямар хандлагатай хүн бэ гэдгээр хоорондоо өрсөлддөг энэ цаг үед ирсэн. Тэгэхээр залуучуудаа өөрсдийнх ирээдүйг бүтээлцэх гэж байгаа манай байгууллага та зориод бид таныг одоо өөрчилж хөгжүүлэхэд бэлэн байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсанд та бүгдийн ажилд өндөр амжилт хүсье. За амжилт хүсье. Үзэгчдээ мэдээллийн хөтөлбөрийн маань тодруулах болон маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.